14 дугаар Библийг хамтдаа харцгаая. Эзний бидэнд өгсөн үг байна. Бүгд хамтдаа зэрэг чанга дугаар тунхаглая. 3 Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаач доторх нь өдрөөс өдөрт шинжлэгдэж байна. Учир нь агшин төдий ялахгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурих, харин үл үзэгдэх юмс нь мөнх билээ. Амен. Амен. Эзний гайхалтай үгээр дамжуулан зүрх алдахгүй гэсэн сэдвээр эзний үгийг харцгаая. Йохан Себастьян Бах гэдэг хүн байдаг. Та нар Бах гэх юм бол санаж байгаа бах тийм ээ. Бид нар 10 жилийн сургууль бас үзээл, заримдаа симфонийг нь сонсгоол, энэ хинийхээ Моцарт уу, Бах уу, Бетховен уу гэл те. Энэ Бах болохоор Моцарт, Бетховен энтрийн багш нь. Түүнээс суралцсан хүмүүс бол дараа үеийн алдартай хүн. Ийм бол хамгийн анхны барууны буюу классик хөгжмийн эцэг. Сонгодог хөгжмийн эцэг гэж нэрлэгддэг ийм нөлөөтэй хүн байгаа. Түүний зохиосон аялгау, дуу хөгжим, барууны хөгжмийн үндэс суурь болоод зогсохгүй. Хөгжмийн урлагийн ертөнцийн сонгодог урлагийн ертөнцийн академик онол гарын авлага болдог байгаа. Түүний гаргасан онол сургаал дээр, түүний гаргасан хөгжим бүтэц найруулган дээр үе үеийн хөгжимчид суралцаж, түүн дээр суйрлан өнөө цагийн сонгодог урлаг хөгжсөн гэж хэлэхэд буруутгахгүй. Тэрээр 15 дугаар зууны үед амьдарч ирсэн хүн байгаа. 15 дугаар зууны үед амьдарсан ч өнөөдрийн 21 дугаар зуунд ч хүртэл түүний нөлөө арилаагүй. Өнөөдөр 21 дугаар зууны бид нар хүртэл түүний талаар ярьж байгаа нь тэр бидэнд нөлөөлж байгааг нь илэрэл. Яаж ийм 100 дамжсан ч нөлөөтэй амьдралаар тэр амьдрсан болоо гэдгийг номлолын эхэнд бид нар харахыг хүсэж байгаамаа. Яг үүндээ түүний амьдралыг судлаад үзвэл түүний амьдралд урт удаан хугацааны алдар хүндгүү, чимээгүй, хэндэж танигдаагүй он жилүүд байсан байгаа. Тэрээр Герман улсын нэгэн жижигхэн тосхны нэгэн сүмд органистаар ажилтдаг байсан. Аргон хөгжим гэдэг бол бидний мэддэг энэ төгөлдөр хуур энэ хөгжим биш. Энэ аргон гэдэг нь ханандаа суулгацсан турбаанууд дуурдаг турбан аргон байхгүй. Манай Чонгоны пастрын маань мөрөөдөл бол манай хамтын төвд цуглаан ханны турбан аргонтой чуулган болох явдал. Пастор анх надад энэ байшинг барьж яхад энэ тухай хуваалцсан. Тэгээ би дотроо бүр хөх хинээ түрээд ямар нэт юм бэ? Яана яста нэрэ мөрөөдгөд мөнх төлөхгүй юм да ухааны бодож ирсэн ч одоо бол баг надад бодит санагдаад байгаа шүү. Ягаад гэвэл энэ ингээ босчлоо. Тэгвэл энэ бас аргон босох нь ер нь бол ойрхон байгаа юм биш шүү. Амен уу? Та нар намайг инээд хүргэж байгаа ингэж бодож шоолоод байгаа юм биш үү? Өнөөдөр инээжлээ маргааш бодит болно. Амен. Амен. Бид нар тийм үнэхээр аргонтой байшин барилга нь эртний юм шиг сүрлэг 100 жилийн дараа хүмүүс ирээд мөргөл өргөхтэй вау бидний залбирал, бидний нулимс, бидний зориул золиос шингэцсэн байгааг сүнсээрээ мэдэрч эзэнлөө очдог тийм чуулганыг байгуулмаар байгаа байхгүй. Амен. Хэдэн жил болоод устцдаг, алга болчдаг, барилгаа зарчдаг, тэгэл байхгүй байжгаад устцсан гэдэг ийм түүхийг үлдээмээргүй байгаа. Энэ чуулган 100 жил, 200 жил, 300 жилийн дараач амьд аргон хөгжимтэй хүмүүс мөргөл өргөдөг, итгэгчид цуглардаг, залуус эзэн далдар өргөдөг тийм ээ. Орж ирсэн хүмүүс 100 жилийн үе үеийн итгэгчдийн итгэлийн ах дүүсийнхаа тэр залбирал сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Тийм түүх шингээсэн хамтын төв цуглаан байгаасаа гэж хүсэж байгаа. Амен. Энэ бол бидний анхны мишонер Чонгоны пастрын маань мөрөөдөл юм шүү гэдгийг битгий мартаараа. Манай пастор бол хоосон мөрөөддгүй хүн байгаа. Мөрөөдөө түүнийг бодит хэрэг болгодог гэдгийг олон зүйл дээр харсан учраас энэ ч гэсэн бодит болно гэж итгэж байна. За ямар ч байсан Бах маань жижигхэн сүмийн аргонистаар ажилласан. Цуглаан жижиг, аргон хуучин. Хүмүүс түүний хөгжмийг нэг ч их тоодоггүй. Түүнд ямар ч нэр алдар байгаагүй. Тэр зүгээр л ингээл суугаал юмаа тоглож идэг. Нэг л хүн байгаа байхгүйг нь хүмүүс анзаардаггүй байсан. Хэдий хүмүүс түүнийг анзаардаггүй ч тэрээр өглөөрт үүрээр хамгийн түрүүнд цуглаанд ирээд цуглааны хаалгыг онгоолго нь орж ирээд
Тийм ээ, дотор шингэсэн хүүтэй агаарт гэж гараа үлээгээд үрээд дулаацуулаад хөгжмийнхаа өмнө суугаад хөгжмөө тоглолдог гэсэн. Яг ингэж тоглож байхдаа тэрээр зөвхөн бурхан тандаж, зөвхөн бурхантай хоёулаа хөгжмөөр дамжуулна ярьдаг байсан. Ингэж хөдөөний жижигхэн тосгонд байхдаа тэр олон кантата буюу өнөөдрийн сонгодог урлагийн түүхэнд дурсагддаг алдартай оркеструуд дандаа тоглодог тэр хөгжмүүдийнхаа ихэнхийн зохиосон бөгөөд тэрний нэг нь жил бүрийн амилсан баярын ариун баасан гаригаар дэлхийн олон чуулганд тоглогддог Матен Fashion буюу Матен зовнил гэдэг симфони оркестр байна. Энэхүү хөгжмийг тэрээр хэндэж танигдахгүй, хэндэж мэдэгдэхгүй нэгэн байхдаа тэр жижигхэн чуулган дотроо хуучин аргон хөгжмөөрөө зохиосон байдаг. Өнөөдөр дэлхийн олон итгэгчид ариун баасан гаригт яг энэ хөгжим, энэ дуу аялгауг сонсдог. Тэгээд Есүсийн хайр, Есүсийн зовлон, үхэл, амьлалт, түүний хажууд хүний гим нүгэл, түүнтэй зэрэгцэх Бурхны хайрын тухай бодоод 2 цаг 30 минутын урт хөгжмийг сонссны дараа тэд уйлж, тэд үнэхээр талархаж, зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулахаас өөр аргагүй ийм том залбирал шингэсэн ийм бүтээлийг баах гэдэг энэ хүн зохиосон байгаамаа. Тэгтээ хэндэж танигдаагүй байхдаа зохиосон. Тухайн үед сүмдээ энэ хөгжмийг зохиогоод тоглосон чинь сүмийнх нь алга малга ташаачгүй сүртэй хүлээж аваагүй. Тэр байтугай түүнийг сүмийн шүүхэд өгсөн. Яагаад сүмийн шүүхт өгсөн гэхээр хитрхи урт дуу зохиож, хитрхи удаан хөгжим тоглож итгэгчдийг залхаасан учраас арга хэмжээ авна гэд сүмийн шүүхэд түүнийг өгчээсэн байна. Тэгээд шүүхээр тийм арга хэмжээ авах усны дараа баах хүмүүсийн ийм байдалд гомдлоогүй, төгшөөгөөгүй, бутнаагүй, харин өөрийнхөө өдрийн тэмдэглэлд ингэж бичсэн. Заримдаа хүмүүсийн чих хаагддагч тэнгэр үргэлж нээлттэй байдгаа гэж бичсэн байна. Тэрээр өөрийнхөө амьд ахуй он жилүүдтэй санхүүгийн бэрхшээлтэй, ядуу зүдүү, хүнд хэцүү өдрүүдийг өнгөрүүлж ясан ч үргэлж итгэлээрээ амьд байсан. Тэрээр ямар нэгэн симфони оркестр хөгжмийн нот бичгтээ нотны эхний хуудсан дээр J үсгийг дандаа бичдэг. Энэ үсэг нь Жесү Жова гэдэг үг бөгөөд утга нь Есүс минь туслаач гэсэн утгатай үг байгаа. Тэгээд тэр хэдэн хуудас нот симфони оркестр бичсэний дараа төгсгөлд нь SDG буюу Soli Deo Gloria бүх алдар нь зөвхөн Бурханд байгаа гэдэг латин үгийн товчлолыг төгсгөлд нь бичдэг байсан. Бүх зохиол дээр нь баахын бүхэл зохиол дээр энэ тэмдэглэгээ байдаг. Энэ нь зүгээр нэг хэлбэр, зүгээр нэг тэмдэглэгээ байгаагүй. Энэ нь 100% Бурхан хийсэн, Бурханаар хийгдсэн гэдэг түүний итгэлийн өчил, цэвэр итгэлийн илэрхийлэл байсан байгаа. Түүний хөгжим зүгээр нэг мэргэжлийн гэдэг статусыг тодорхойлогч төдий байгаагүй. Зүгээр сонсоход чихэнд таашаал өгдөг хөгжим төдий байгаагүй. Түүний хөгжим, түүний аялгуунууд нь тэр чигтээ номлол байдаг байсан. Тэр чигтээ итгэлийн өчил байдаг байсан. Тэр хөгжим аялгауг сонссон хүн өөрийн мэдлэгөө сүнслэг ертөнц рүү Бурхны өмнө очиж, Бурхны өмнө залбирхаас өөр аргагүй болдог байсан. Тэр өөрөө ч гэсэн хэлсэн, миний тоглож байгаа дуу хөгжим бол зүгээр нэг дуу хөгжим бишээ, харин залбирал юм а гэж хэлдэг байсан. Учир нь тэрээр урт удаан алдар нэргүй өдрүүддээ хөгжмийнхаа өмнө ганцаараа суудаг байсан нь үнэндээ Бурхны өмнө суусан ариун гүн сүнслэг цаг хугацаа байсан бөгөөд түүний тэндээс төрсөн санаагаараа хийж байгаа тэр бүх зохиолууд, тэр бүх хөгжмүүд нь үнэндээ хүндэтгэл мөргөлийн зүрх сэтгэлээр хийгдсэн хүндэтгэл мөргөл байсанд байгаамаа. Түүний алдар нэргүй он цаг нь шийтгэл юм уу мартагдаж орхигдсон цаг хугацаа байгаагүй. Харин энэ нь Бурхантай ярилцах онцгой эрхээ эдлэх онцгой цаг хугацаа, энэ нь Бурхантайгаа зүг даруухнаар алхах юр бусын он жилүүд байсан юм аа. Бурхны тайзан дээр гэрэлтэх өдрүүдийнхээ төлөө бид тайзны ард
дарагдан дарчлагдах хугацааг заавал туулах ёстой гэдгийг энэ гайхалтай хүний амьдрал бидэнд харуулж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэрээр гүн гүнзгий итгэлийн хүн байсан гэдгийг түүх гэрчилдэг бөгөөд тэр одоо ч бидэнд итгэлээр энэ номлолоор дамжуулан ярьсаар байгаа юм аа. Тийм ээ. Бидний амьдрал, тийм ээ, Бурхны гэрэлтсэн тайзанд зогсохын тулд чимээгүй дунд нэрчгүй, алдарчгүй, гавьяачгүй тэр бүхэл үл тоогдон ганцаардан гологдон доромжлогдсон өдрүүдэд ч Бурханд итгэн баяр хөөртэй итгэл найдар дотроо байснараа Бурхнаар дарслагдаж, дарагдаж, боловсроод цаг нь болохоор гарч ирэх юм аа. Амен. Тийм учраас би танд хандаж хэлмээр байна. Өнөөдөр таны амьдрал асуудалтай, бэрхшээлтэй, залбираад шийдэгдэхгүй олон зүйл байж болох юм аа. Өнөөдөр та итгэлээ гэд сүртэй юм болчоогүй. Ямар нэг онцгойгоод ялгаагүй байж болно. Гэвч энэ өдрүүд чинь Бурхан дотор дарслагдж байгаа өдрүүд юм шүү. Бид нар намрын шин ногоо ирэхээр ногоо дардаг. Өгөрцөө, помидор дардаг. Тэгээд түүнийг өөлжингээ итгэхэд амттай байдаг, мууддаггүй. Тэрэн шиг бид Бурханаар дарагдаж, дарслагдахаараа боловсрдаг. Боловсрсныхаа дараа үр нөлөөтэйгээр он удаан жил хэрэглэгддэг бөгөөд баах хэдэн зууныг дамжин Бурханд хэрэглэгдэж Бурхны алдрыг харуулж байгаа. Амен. Бид ч гэсэн тийм амьдрал болоосоо гэж Бурхан хүсэж байгаа бөгөөд өнөөдрийн 20 дугаар Коринт номоор Паул яг л ийм цаг хугацааны талаа бидэнд ярьж байгаа гэдэгт итгэж байна. 2 дугаар Коринт ном бол Паулын Коринтын чуулганд бичсэн 3 дахь захидал юм аа. Коринтын чуулган нь хөдөлгөөнтэй, дуу шүү ихтэй, хэл ам ихтэй цуглаан байсан. Тэд Паулаас сайн мэдээ сонсож жил 6 сарын дотор чуулганы хэв маяга олон байгуулагдсан боловч Паулийн араас ирж байгаа Юудэ багш нараас болоод үүмж, сандарч, улмаар өөрсдөд нь сайн мэдээ дамжуулсан Паулийг үл тоон, үл хөндлөн тэр бүхэл муугаар хэлж, хардаж, буруутгаж байсан байна. Үүнийг мэдсэн Паул маш их уурлан хилэгнэн, маш их сандарна. Яахаа мэдэхгүй байдалд орж Коринтын чуулганд хандаж захидлуудыг бичсэн. Тэр 2 удаа захидал бичээд тэр захидлаараа бүгдийг хичээнгөө тайлбарсны эцэст тэдний хооронд ойлголцол бий болсон ч зарим нэг зүйл дээр тэд одоо ч хүртэл дутуу эсвэл буруу ойлголттой байгааг анзаарсан Паул 3 дахь захидлаа буюу 2 дугаар Коринт номыг Коринтын чуулганд хандаж бичсэн бөгөөд энэ номны ерөнхий агуулга нь Паул өөрийн итгэлийг, өөрийн элч гэдэг сүнслэг байр сууриа өөрийгөө өмгөөлөн бичсэн өмгөөллийн захидал юм аа. Өнөөдөр бидний Библиэд 2 дугаар Коринт ном байгаад талархаад баршгүй юм. Учир нь 2 дугаар Коринт ном дээр итгэлийн амьдрал гэж юу болохыг, итгэлийн амьдралын юр бусын гайхалтай маш олон зүйлсүүдийг үхлийн дараах амьдрал юу юм бэ гэдэг талаар Паул нэг бүрчлэн маш бодтой, маш ойлгомжтойгоор бичиж үлдээсэн байдаг юм аа. Тийм учраас бид өнөөдөр 2 дугаар Коринт номыг сөхөж хараад итгэлийн амьдрал гэж юу вэ? Бид хэрхэн тайзны ард, чимээгүй дунд, харанхуун дунд дарслагдаж байхдаа зүрх алдахгүй байх юм бэ гэдгийг сурах болно гэдэгт итгэж байна. Итгэлээр амьдрнаа гэдэг нь яг үнэндээ зүрх алдмаар олон өдрүүдийг туулна гэсэн үг юм аа. Миний хувьд заримдаа тийм л байдаг. Зүрх алдмаар байдаг. Яг үнэндээ би өчигдөр зүрх алдгаа шахсан. Өчигдөрх нь би ах トゥ, гэр бүл, хадмууттайгаа холбогдож ярьсан. Тэдний хэлсэн үг, тэдний хандлага, тийм ээ, тэдний байр байдал миний хамаг тамирыг шавах мэт болж би яагаад ч юм өөрийн мэдлгүй зүрх алдсан. Тэгээ би ширээний хард юмаа бичгээ суусан ч юу ч гарахгүй байсан. Юу ч их сонирхолгүй, юу ч бодмооргүй. Яагаад ийм байдсан болоо? Яагаад өөр байж болохгүй гэдэг бодол эргэлтээдсэн. Тэгээ би хэлсэн. Бурхан, би зүрх алдахгүй байхад туслаач. Ийм байсан ч, тийм байсан ч
зорилгоо тийм ээ чиглэн бариа руу явхад туслаач гэж залбирахад Бурхан надад 2 дугаар Коринт номоор үг айлтсан байна. Амен. Тийм ээ. Зүрх алдахгүй байх шалтгаанууд нээрээ байгаа юм байна гэдгийг олсны дараа эзний үг, эзний дуу хоолой, номлолууд тийм ээ эзнэр дамжуулан надад ирсэн юм аа. Тийм учраас өнөөдөр та бүхэнтэйгээ энэ бүгдийг хуваалцаж хамтын төвчүүд минь зүрх алдахгүй байя гэж хэлэхдээ би баяртай байгаа. Итгэгч нартайгаа уулзаад ярилцах үед зүрх алдж байгаа хүмүүс харагддаг. Яагаа мэдэхгүй балмагдцсан, итгээд идэг, залбираад идэг нөхцөл байдал сайжрахгүй байна. Улам бүр муудаад энэ одоо яах вэ? Гэ сандарсан, твцсэн, бүлтгэнсэн, уйлсан хүмүүс над дээр ирдэг. Гэхдээ өнөөдөр би та нарт хэлье. Бид зүрх алдах учиргүй. Яагаад гэвэл бид тэр зовлонтой өдрүүдэд дарслагдж байдаг. Баах амьд байхад ятуу байсан. Өртөө байсан. Хинч тоогоогүй. Шүүх цагдаад баригдчихсэн. Хинч түүнд алга ташаагүй амьдралын сүүлийн онжил тэр хараагүй болсон. Бүр хагалгаанд орсон. Гисэн хэдийш тэр өнөөдөр сонгодог урлагийн эцэг 100 жилийн 100 хэдэн зуун жилийн дараач бидэнд ярих итгэлийн хүн болно Бурханд боловсрсан байгаа. Амен. Тийм учраас бид нар зүрх алдахгүй байх ёстой маа. Өнөөдөр 2 дугаар Коринт номоор дамжуулан бид зүрх алдахгүй байх хэд хэдэн шалтгааныг үзэх болно. Хамгийн нэгдүгээрт нь 2 дугаар Коринт 3-ын 17-аас 18 дээр ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтаа чангаар уншия. Энэ бол намайг үнэхээр чөлөөлсөн үг юм аа. Бүгд хамтаа уншия 3 Эзэн бол сүнс. Эзний сүнс хаана байна? Тэнд эрх чөлөө байдгаа. Харин бид бүтээлгүй нүрээрээ эзний алдрын тусгалыг толдох мэт хараад түүний дүрд сүнс болох эзнэр алдраас алдарт өөрчлөгддгөө. Амен. Амен. Бидний зүрх алдахгүй байх нэгдүгээр шалтгаан бол бид эрх чөлөөтэй гэдэг юм аа. Амен оо. Бид эрх чөлөөтэй. Бид нүрээ ямар нэг ямар бүтээж, ямар нэгэн гівлүүр зүүж, ямар нэгэн тийм ээ одоо шашинлаг зүйл хийж Бурхан таалагдах шаардлагагүй. Бид байгаа энэ чигээрээ Бурхан таалагддаг. Хүмүүс биднийг таалахгүй байж болно. Хүмүүс биднийг таалахгүй байлаа гэд бид эрх чөлөөгөө алдахгүй. Ягаад гэвэл бидэнд эзний сүнс байгаа. Эзний сүнс бидэнд эрх чөлөө өгсөн болохоор хүмүүс биднийг таалахгүй байсан ч бид зүрх алдахгүй байж чадна. Надад эрх чөлөө байгаа учраас. Амен оо. Өнөөдөр та эзний сүнсээр тэр эрх чөлөөг бүрэн дүрэн эдлээсэ гэж хүсэж байна. Та нүрээ бүтээх шаардлагагүйгээр эзний алдрын тусгалыг яг л толин тарж байгаа мэт хараад тэгээд эзэнтэй адил болохоор эзний сүнсээр алдраас алдарт өөрчлөгдөж байгаа хүн юм аа. Өнөөдөр таны амьдралд эзний нэг төрлийн алдар байгаа. Та энэ алдрын төлөө талархаад явхад бусад зүйл нь дутуу байсан ч та хөгжлийн явцад дараагийн алдарт хүрнэ. Ягаад гэвэл танд эзэн эрх чөлөө өгсөн. Өнөөдөр би энэ зүйл дээр сайн Бурханд алдар өргөж байна. Гэтэ энэ бүх зүйл маань асуудалтай байна. Энэ бүх асуудал, энэ бүх байдал миний зүрхийг алдагдуулахгүй. Ягаад гэвэл эзэн надад эрх чөлөө өгсөн бөгөөд энэ байдалтай юутай хүүтэй минь эзэн намайг хайрлсан болохоор тэр юм аа. Амен уу? Амен уу? Тийм учраас ингээд болохгүй байх, тэгээд болохгүй байх, би ийм байна, тийм байна гэдэг үгийг авчхая. Яг байгаа энэ чигээрээ эзэн таалагддаг. Дэлхий таныг яаж ч чадахгүй. Мэдээж амьдрал дээр дэлхий биднийг яаж ч магадгүй л дээ. Ямар ч зовлон тулгарч баахыг харвал ямар ч зовлон тулгарч болно. Гэхдээ эцэст нь бид даваал гарна. Бид дундуур нь яваал гарна. Ягаад гэвэл бидэнд үнэндээ эрх чөлөө байгаа. Бид тэр бүгдэд боогдохгүй, тэр бүгдэд хүлэгдэхгүй, тэр бүгдэд нөлөөлөгдөхгүй байх эрх чөлөөг эзний сүнс бидэнд өгдөг. Амен уу? Амен уу? Тийм учраас эзний сүнс болох ариун сүнстэй дотн бай. Тэгвэл бид бүрэн эрх чөлөөтэй байх юм аа. Амен. Хоёрдугаарт нь бид зүрх алдахгүй байх шалтгаан нь 2 дугаар Коринт 4-ийн 4 дээр байгаа. Бүгд хамтдаа уншийта 3 Энэ үеийн Бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй болжээ.
Эсвэргээрээ бидний дотор Христийн алдрын тухай сайн мэдээний гэрэл буюу алдрын тухай мэдлэгийн гэрэл байдаг. Бидэнд Христийн сайн мэдээний тухай мэдлэг байгаа. Энэ мэдлэг өөрөө гэрэл. Ягаад гэвэл энэ мэдлэг сүнсээр ирдэг. Амен уу? Та Есүсийн тухай ямар нэгэн мэдж байгаа үстэй. Тэр чин дотор чин байгаа гэрэл. Гэрэл зүрх алддаггүй. Харанхуй гişний гүн байсан ч харанхуйгаас айгаад лаа унтардаг билүү? Үгүй лааг асаавал лаа ямар ч харанхуй байсан асаад түүнийг гэрэлтүүлдэг. Гэрэл хизээж харанхуйгаас айдаггүй. Гэрэл ирэхэд харанхуй зайлдаг. Бид бол гэрэл байхгүй юу? Тэдний харанхуй, тэдний сохор байдал, ертөнцийн харанхуй, ертөнцийн сохор, сайн мэдээний мэдлэггүй байдал бидний зүрх алдах шалтгаан ерөөсөө биш юм аа. Учир нь бид өөрсдөө гэрэл болохоор тэр юм аа. Тийм учраас сэтгэлийн амьдрал бид нар заримдаа эргэн тойрны хүмүүсээс нөхцөл байдлаасаа болоод зүрх алдхаа шахтагч өнөөдрийн үгээр дамжуулан Бурхан гэрэл зүрх алддаггүй маа. Чи бол гэрэл юм аа гэж хэлж байгаа. Таны дотор эзний алдрын мэдлэг байгаа. Тэр мэдлэг бол таны гэрэл бөгөөд тэр мэдлэгийг та мэдчихлээвэл зүрх алдахгүй байж болно гэсэн үг. Амен уу? Бид нар заримдаа мэддэг мөртлөө зүрх алдаад идэх. Би мэдж байгаа л да, тэгтэл яах вэ, пастраа болохгүй байна. Намайг нэг юм дарж аваад манай нөхөр аймаар уурлаад ерөөсөө урд бүр урдынхаас илүү аймаар болоод байгаа нөхцөл байдал бүр муудаад байгаа. Тэгээд бүр зүрх алдаад шантраад яахаа мэдэхгүй ийм байдал бид нар ордог бол өнөөдөр өөрийгөө өөрчил. Надад Христийн алдрын мэдлэг байгаа бол би гэрэл юм аа. Би тэдний сохор байдлыг гэрэлтүүлэх ёстой болохоос биш тэдний сохор байгаагаас болоод би зүрх алдах ёсгүй юм аа. Амен уу? Тэд мэдэхгүй байгаа, тэд харанхуй байгаа нь мэдээж байна. Тэднээс ямар нэгэн ойлголцол, ямар нэгэн намайг ойлгох юмыг гордох хэрэггүй. Учир нь энэ үеийн бурхан болох мөнгө, маммон тэдний сүнсийг сохолсон. Тэд Бурхны алдрын сайн мэдээг гэж хүлээж авч чадахгүй байхаас өөр аргагүй байдалтай байгаа. Харин бид тэдний харанхуй гэрэлтүүлэх гэрэл болно асдаг. Тийм учраас гэрэл зүрх алддаггүй. Харанхуй ямар гүн байлаа гэд гэрэл ирвэл угаасаа арилдаг байхгүй юу? Амен уу? Би заримдаа гэртээ лаа асаах дуртай. Яагаад гэртээ лаа асаадаг вэ? Лаа асаах болгон зүрхэнд найдвар төрдөг. Ямар ч харанхуй байсан жижигхэн лааны гэрэл бүхэл харанхуйг зайлуулан бүхэл өрөөг гэрэлтүүлдэг. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэрэн шиг бидний дотор Христийн алдрын тухай Есүс Бурхан гэдэг энэ сайн мэдээний гэрэл иймхэн ойлголтож байсан бид бол гэрэл юм аа. Өнөөдрийн номлоор та нэг жижигхэн зүйлийг ч гэсэн ойлговол тэр чинь таны зүрхэнд туссан Бурханы тусгалын, Бурханы алдрын гэрэл. Тэр гэрэл танаас цацардаг. Тийм учраас та тэр мэдлэгийн улмаас зүрх алдахгүй байж болно гэсэн үг. Амен уу? Амен уу? Ягаад гэвэл бид нар юуг яаж хийхээ мэддэг бөгөөд бид нар зөв явж байгаагаа мэдж байгаа. Бид нар хэдий удаан байж болно. Хэдий бид нар энэ дэлхий дээр асуудалтай байсан ч үнэндээ бид зөв явж байгаа. Зөв алхаж байгаа гэдгээ мэддэг учраас бид зүрх алдахгүй. Энэ бол зөв гэдэг мэдлэгийг Бурхан бидэнд өөрийн алдраараа өгсөн юм аа. Амен уу? Ажил өндөө хэлдэ. Чи бол гэрэл шүү. Тийм учраас зүрх бүү алдаараа. Чи зөв явж байгаа. Тийм учраас бүү шантраараа. Амен. Амен. Бид өнөөдөр Христийн алдрын тэр одоо мэдлэгийн гэрлийг шавар савнд тээдэг гэж Паул 20 дугаар Коринт номдэр хэлсэн байгаа. Бидний бие бол шавар баартай адил юм. Шавар баар унвал хагардаг, хэврэг байдаг. Гаднаасаа эмтэрсэн, хагарсан, бутарсан байсан ч дотор нь эрдэнэс байгаа. Бид нар бол тийм хүмүүс юм. Тэндээс бидний 3 дахь шалтгаан гарч ирж байгаа. Бидний 3 дахь шалтгаан нь бид гаднаа хуучирдагч дотроо өдрөөс өдөрт шинжлэгдэж идэг учраас зүрх алдахгүй. Амен. Бидний гадна амьдрал муу байж болно. Улам муудчиж болно. No problem. Зүгээрээ бидний дотор өдрөөс өдөрт шинжлэгдэж байгаа. Бид өдрөөс өдөрт итгэл, алсын хараа, үйлчлэл, зориулалт,
золиос, Бурхны алдрын төлөө хүсэл тэмүүллээр шинжлэгдэж байгаа. Амен уу? Энэ бол бидний зүрх алдахгүй байх шалтгаан, өөрийгөө зөв гэж бодох шалтгаан юм аа. Тийм учраас өөрийгөө урамшуулдаг байх хэрэгтэй. Сайн байгаа шүү. Өнөөдөр мөргөлдөө хүрээд ирсэн сайн байна. Өнөөдөр үг сонсон сайн байсан. Ягаад гэвэл энэ болгон намайг шинчилж байгаа процесс юм. Бид нар амьдралынхаа бүтэхгүй зүйлийг хараад өөрийгөө голохдоо гаргууд, гэр бүлийн эргэн тойрны голохдоо гаргууд, ингэж болохгүй, тэгэж болохгүй, би ийм ч юм уу, тийм ч юм уу. Энэ угаасаа диаволын санаа. Диавол бол гүтгэгч, биднийг доош нь дарж, биднийг муулж, биднийг хинч биш болгохыг үргэлж хүсдэг. Харин Бурхан биднийг үргэлж өргөдөг. Дандаа биднийг урамшуулдаг. Тийм учраас бид ч гэсэн өөрийнхөө дотоод шинжилэлт, жоохон ч гэсэн өөрчлөлтийн төлөө өөрийгөө урамшуулж, өөртөө урам өгч алхаж явах хэрэгтэй юм аа. Тэгвэл бид зүрх алдахгүй байж чадна гэсэн үг. Амен уу. Өнөөдөр энэ бидний одоо өгсөн үгийг бүгд хамтдаа унших юм бол дахиад уншия. 2 дугаар Коринт 4-ийн 16-аас 18 дээр хэлсэн. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаач доторх нь өдрөөс өдөрт шинжлэгдэж байна. Учир нь агшин төдий ялахгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж аривжуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурих, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ. Бид энэ амьдралдаа гаднаасаа ялзарлыг гэдэг нь асуудал, бэрхшээл, өвчин, харилцааны асуудал, янз бүрийн хэцүү зүйлсүүдийг аваад тэгсэн ч бид нар дарслагдж байгаа юм шиг тийм ээ, тэрүүхэндээ ингээд одоо эсээд, тэрүүхэндээ боловсраад, тэрүүхэндээ өөрчлөгдөд Бурхан та цог хоёулахнаа төгөлдөр хур аргон тоглон хөгжмөөрөө ярьж байгаа баах шиг Бурхан та цог бэрхшээл зовлон дундаа бид боловсроод байвал бид нар цаг нь болоход үр нөлөөтэй амьдралаар амьдардаг. Амен уу. Бид ингэж зовлон тулвал энэ зовлон нь бидэнд мөнхийн алдрын жинг нэмэгдүүлдэг. Тийм учраас бид зовсон ч гарцгүй. Бид энэ дэлхий дээр итгэлийн амьдралаар амьдрахад угаасаа зовлонтой байна гэж хэлсэн. Хүмүүс ойлгохгүй Христос болоод хавчвал баярлан хөөрөөр тэнгэр дэх шагналч нь агуу юм аа. Гэтэл бид нар хавчигдахаараа уйлдаг. Хавчигдахаараа зүрх алддаг. Хавчигдахаараа бид нар шантардаг. Энэ эсэргээрээ байх хэрэгтэй байхгүй. Бид нар хавчигдахаараа баярлах хэрэгтэй. Хавчигдахаараа яах вэ? Талархах хэрэгтэй. Бид нар хавчигдахаараа мөнхийн алдрын жин, мөнхийн шагнал маань нэмэгдэж гин даа гэдэг тооцоо, сүнслэг тооцоог хийгээд талархаж явах хэрэгтэй. Бид энэ дэлхийн цаг зуурын зовлон донд явж байхдаа бид мөнхийн жин маань нэмэгдэж байгаа учраас зүрх алдахгүй явж явах учиртай юм аа. Амен уу. Амен уу. Христчийн хүн зовлонгүй байна гэж хэн ч хэлээгүй. Тэр байтугай Есүс та нар ертөнцид зовлонтой байна гэж бүр тодоос дод бичсэн. Та нар ертөнцид зовлонтой байна. Гэвч бүү би ертөнцийг ялсан юм аа. Тийм учраас бид зүрх алдахгүй гэж эзэн хэлж байгаамаа. Амен уу. Христчийн хүмүүс бид нар үзэгдэх зүйлээр алхдаггүй. Бид нар гадаад ертөнц болж байгаа нөхцөл байдал, хүмүүсийн хандлага, хүмүүсийн яриаг сонсоод түүнд нийцүүлэх гэж алхдаггүй гэдгийг ойлгоорой. Амен уу. Бид ингэж алхаад эхлвэл хүмүүс зориул нь өөрийгөө чимэглээд эхэлнэ. Бид нар үл үзэгдэх итгэлээр алхдаг. Бид Бурханд итгэх итгэлээрээ л амьдрдаг байхгүй юу? Амен уу. Заримдаа би хүмүүс миний амьдралыг хараад гайхах, заримдаа намайг хараад хүмүүс ингэ гайхах үе байдаг. Тэр үе болгонд дотроо би боддог. За нэмээд өгөөрэй. Зүгээрээ. Тийм ээ? Үнэхээр би гаднаа муухай харагдаж болно. Гэвч би итгэлээр амьдрдаг юм аа. Миний амьдрдаг арга зам чинийхээс өөр. Би итгэлээр л амьдрдаг. Би зөвхөн Бурханд итгэдэг. Тэгээд би алхаж байгаа. Би Бурханд итгэдэг. Тэгээд би ярьж байгаа. Чи юу гэж бодож, чи намайг юу гэж дүгнэж байгаа нь? Яг үндэ тийм сонирн биш ээ надад. Учир нь би итгэлээр амьдрдаг юм аа гэж би дотроо боддог. Тэгээд би
Хүмүүс намайг гайхажсэн ч тоодоггүй. Энэ бол бидний зүрх алдахгүй байх шалтгаан юм аа. Бид нар харагдах байдлаар амьдрдаггүй, харин итгэлээр алхдаг юм аа. Амен оо. Тийм учраас хайртай хамтын төвчүүд минь дуулал 38:9 дээр ингэж хэлсэн. Магдалины багийнхан бэлдээрээ дуулал 38-ээс бүгд хамтдаа уншъя да. Эзэн бүх хүсэл минь таны өмнө байна. Санаа алдах дуу минь танаас нууцлагдаагүй. Бидний санаа алдалтууд, бидний шүүрс алдалтууд, бидний бодит нөхцөл байдал дундах ялзарлыг харахтаа яахаа мэдэхгүй байгаач эзэнд итгэж байгаа итгэлийн тэр дуу эзнээс нууцлагдаагүй. Эзэн тэр бүгдийг сонсч байдаг, эзэн тэр бүгдийг мэдж байдаг. Бидний эсэж байгаа тэр дуу эзний чихэнд тод байдаг. Тэгээд эзэн бидэнд ерөөл ивэл нэгүслийг бэлдэж өөрийнхөө цагтаа өгдөг бөгөөд эцэст нь бидний амьдрал алдраас алдар руу 100-100-ыг дамжсан ч алдрыг тийм ээ гэрэлтүүлсээр байх амьдрал болно. Итгэж байна. Манай хамтын төвөөцөлн тийм л чуулган байгаасаа гэж эзний нэрээр ерөөж байна. Амен. Хажуудлын үндэ хэлье да. Сайн даршлагт. Булт үсрэх хэрэггүй. Эзэн дотор сайн боловсар. Амен. Амен. Эзний алдар дүүрэх болно. Бүгд хамтдаа эзний өмнө хамтдаа магтан дуулъя. Эзэнд хамтдаа хайраа өчье. Эзэн би танд хайртай. Эзэн би зүрх алдахгүй. Яагаад гэвэл та намайг хайрладаг. Би ч таныг хайрлахыг хүсэж байна. Надад туслаач эзэн минь. Бүгд хамтдаа эзний өмнө магтан дуулцгаая. Эзэнд хамтдаа магтцгаая.